За сайн байна уу эрхэм үзэгчтэй. Тэгээд өнөөдрийн зочноор Өмнө Говь аймгаас зорж ирсэн нэгэн залууг та бүхэндээ танилцуулах гэж байгаа. Яагаад тэгж байгаа гэдэгтэр ер нь одоо нөгөө бид нар нөгөө сэрэлт гэдэг шиг энэ үзэл санаа маань төгөн дэлгэрч аймаг орон нутаг болгоно маш хурдтайгаар төгөн дэлгэрж байгаа. Тэгээд явц хамгийн удаашралтай байгаа газраас хүн холбогдох дээр миний хувьд маш их баяртайгаар одоо таныг одоо ярьцлага дурж байгаа маа. Сайн байна уу өдрөмтэй. Эхлээд би таны ээжийн тухай сонирхмоор ээжийнхаа товчхон танилцуулаад ээжийнхаа эрдэм чадлыг талаар нутаг орондоо төмөө олондоо хөрвжсэн тус нэмийн талаар яриад багчдаг. Манай ээж ноён сумын гаралтай. Бариач одоо илээч. Хүн баггүй. Тэгэл яг нутгаас залуудаа эрт гарсан. Тэгээд бариач хүн чинь мэдээж илээ тулаа бариач чилээ унгана. Одоо тарихны дөргөлтөй хүүхдээс ахуулаад ээж минь одоо төр зүрийн хилд орсон одоо хил гатсан тийм ээ. Эсвэл одоо ойрын хугацааны сонсгол муутай нүд хараа муутай хүнийг одоо бариулж ирсэн тийм түүхэд олон байдаг байхгүй. Одоо хүүхд гардгүй нэгтээс хүүхд гаргадаг ч гэдэг юм уу. Жирэмс болдог гэсэн үг шүү дээ тийм. Тэр мөрийн одоо засч янзлах ч гэдэг юм уу. Дүүрийн гэсэн одоо эддээ шидтэй бариач. Хөдөө орон нутгаар явж байгаа тийм эдтэй эрдэмтэй чадaltaй нутаг орныхоо төмөн олондоос ингээд өөрийнхөө чадагч нэгээрээ туслаад явж идэх хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэрний л нэг одоо нутаг уушиг болгонд л одоо бариач илээч одоо хүнд туслаа ачингууд л зөндөл байгаа шүү дээ. Тэрний л нэг. Гэхдээ бас нөгөө нүд оруулсан, хэл оруулсан гэдэг утгаараа нэг алдар нэрэн жоохон яригдсан гэдэг юм уу. Түүх одоо цөөр атсан гэдэг юм уу, тэр ядаач гэдэг юм уу тийм ээ. Мэдэх хүмүүс нь мэддэг. Чамд ээжээсээ өвлөж авсан, дамнуулж авсан ямар авяас бэлгүй нэ? Одоо чи хүнд яаж тусалж байна? Би одоо ээжээсээ одоо өвлүүлж авсан, удам өгсөөноосоо өвлүүлж авсан бас нөгөө бариач илээч. Одоо эрчим эрдэс гэж эрдэмдээ дамжуулагч одоо түүгээрээ одоо ангааж идгэгч. Одоо бясалгал хийдгэгч одоо хэмрийн мөр гэж байдаг штэ. Тэрийг өөрт нь харуулдаг. Эхлээд би өөрөө хараад хэлдэг гэсэн байхгүй. Хонгор одоо алга хээвдсэн гэдэг. Хэмрийн мөр ихлээр нэг мөр байх гэдэг штэ. Харин тэгэх гээд байна. Хий мөртлөнгөөс мөр ихлээр чи морчин зүсдэг штэ. Хар бор саарл гэл. Хий алга хонгор гэл. Эхлээд нэг хүн барьж явах явцдаа тэр нь мэдрэгдээд байдаг гэсэн байхгүй. Хүн болгонд өөр тийм хэмрийн мөр байгаад байна уу? Зүсний мордууд харагдаад гэсэн штэ. Тэгээ ингээл авшраад ингээд яасан чинь хүн болгон хөхт толготон болгон хэмрийн морьтой юм байна. Тэр нь одоо тодорч бүдгэрч гэдэг юм уу байт юм байна гэдэг нь туршлагын явцад мэдгдсэн гэх юм. Чиний ярнаас харин тэр их сонирхолтой санагдаад байхгүй. Тэр хэмрийн морины яадаг юм. Тэгээ дагаа явж идэх юм уу, толгой дээр нэдэх юм уу, авраа дээр нэдэх юм уу? Яаж мэдрэгддэг юм бэ? Хэмрийн морь нь одоо хүн болгонд ондоо гэдэг шүү дээ. Эхлээд би хараад та одоо ийм хээр зүсмийн хэмрийн морьтой юм байна гэж. Мэддэг хэлдэг гэх юм уу. Сүүлд нь тэр хүмүүс ч өөрөө хараад тийм ээ. Ямар хариулж явахдаа өөрөө харах юм уу? Мөр хараад эрчим энерги буулгаад дамжуулаад ангааж идгээж явах явцдаа өөрөө хараад хээр мөр харагдлаа ямар учиртай. Эсвэл танах хээр мөр байд юм уу? Эсвэл над дүдэнд харагдлаа ч гэдэг юм уу? Алаг мөр харагдлаа ч гэдэг юм уу? Ингээд ирэхлээр энэ хүмүүс ч өөрөө харах бас боломжтой юм шүү дээ. Энэ барианы энерги эрчим буулгана гэдэг чинь давхар нөгөө бясалгал хийгээд тэрнгүүр өөрийнхөө мөрийг хардсан байна ч гэдэг юм уу. Ингэж мэдээж авч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дээрээс эрчим буулгана гэдэг шүү дээ. Нэг юм одоо марг 3000 вольтаас өчтдээс нэг таарсан ухаанд нь 200 орчим 380 болгож өгөөд тэр нэг тэнэглээд байгаа юм. Тэр яг бид нар ч нөгөө эрчим энерги дунд одоо сайхан газар Монгол газараа маань гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо байгальд ч юм уу дэлхийд ч юм уу байна шүү дээ. Одоо сайн эрчим хуулраач гэж ярьдаг тийм ээ. Зэлэн дээр байгаа адуу азраг ба штэ. Зэлэн дээр байгаа адуу тэр тухайн цагийн эрчимт одоо зүгийг хараас зогсчихдаг байхгүй. Зүгээр ингээд зогсоод байхгүй нь штэ. Мэдээж одоо бэлчээ явж байхдаа бол нэг тийш явж байгаа тэр тийшээ л явна. Зэлэн дээр бол ямар ч зорилгогүй зогсож байгаа ч хаашаа чарж болно гэсэн үг штэ. Тэр зүгийн эрчимт одоо чигийг урсгалыг хараад ингээд тосоод байж идэг. Азраг бол тэгж байна. Нэг эрчим байгаад байна штэ тийм ээ. Тэрэн шиг би бас ингээд бөөгнүүлээд дамжуулаад тэр эрчмийг одоо өдөр шөнө 24 цагаар л одоо байгаль дээр байдаг ч гэх юм уу. Тэрээс буудаг ч гэх юм уу тийм ээ. Тэрийг дамжуулаад одоо имчилгээд онцлогоо хийнэ гин. Дээрээс нь тэр хэмрийн морин харагдуулдаг одоо хэмрэн сэрэгдэгч гэдэг тэгээ
яриа байна шүү дээ. Тэр одоо эрчмийн урсгал гэх юм дээ, сайн эрчим бас байна тийм ээ. Сөрөг эрчим ч бас байгаа. Тухайн азраг зэлэн дээрх азраг хаашаа харан тухайн цагийн эрчмийг заадаг гэдэг шүү дээ. Би бол тэгхгүйгээр шууд дамжуулагчлалын ажилд байхгүй. Тэр эрчмийг одоо өөрөөсөө гаргахгүй шүү дээ би. Байгальд юм уу, урсгал ч юм уу. Эндээс явж байгаа урсгалыг цуглуулад, дамжуулаад тэгээд одоо өгөгдөл гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ лазерын тоо ашигла үзэх гэдэг юм. Тэгээд одоо эдгэж ангаж байгаа одоо нурууны жилет одоо зөндөл одоо чиглээ одоо ямар хүмүүнд илүү их туслаад ямар одоо асуудалтай ч гэдэг юм ямар өвчин зовлон бэрхшээлтэй асуудалтай хүнд илүү их тус тун болоод байгаа шиг нэг анзаарч харахад. За одоо тэгэл бүхэл төрлийн дөө ер нь. Одоо зориод ирсэн тийм надад туслаач гэдэг хүчтэй байхгүй. За тийм. Одоо тийм. Одоо зөвөртөө хүмүүс чинь надад туслаач гэж ирнэ шүү дээ. Тэгэн шүү дээ. Одоо болохоор тийм сонсоод ирнэ шүү дээ. Тэгнэ. Тэр үйл хүчтэй. Тэгэл тэр хүний ямар зөвөрөнд толгооч байж болно, нуруу өвдөг нөгөө эрчим энерги гэдэг чинь эрчсгэл яриад шүү дээ. Тийм. Тэр чинь одоо бүхэл юмыг одоо сайн учраас одоо өөрийн чадах бүх юм бол ангаж идэх гэсэн үг шүү дээ. Давхар одоо бясалгал хүмүүс давхар бясалгал хийгээд одоо энэ тэнд дасгал бясалгал гэдэг чинь дасгал хийгээд хөгжөөд явдаг шүү дээ. Мэдрэмж хөгжүүлдэг. Тэр эрчимд орцсон хүн бол тэгж олон хоног одоо бясалгал одоо фитнес дасгал гэдэг юм хийхгүйгээр ахицтай хурдан хиймрэмээр харах тэр газар дээр бариулж байгаад харах боломжтой ч гэдэг юм ба тийм ээ. Морин яхын сэтгэл дотор нь ингээд төсөөлөгдөөд бясалгаж яхад ингээд бараг давхиад ирэх юм тэр сэтгэл. Яг гоё асуулт байна. Энэ олон зүн байдаг байхгүй. Жишээ нь та гэх юм бол одоо адаг одоо морины үнэр гарлаа гэж шүү дээ тийм ээ. Үнэрлдэг хүн байна. Нөгөө мэдрэх хүн ч ондоо шүү дээ. Хардаг хүн байна. Тамгыг хүртэл харцдаг хүн байна. Удам угсааны тамга нь харагдчихдаг байхгүй. Мэдээж өвгдөөцсөн нөгөө мартагдсан тамга байгаа шүү дээ. Энэ морин дээр нь. Дотоод зөнгөө сонсно гэж байна. За нүдэнд харагдана гэж байна. Аманд хэлэгдэнэ гэж байна. Тэр морин олон янз харалтаа. За харахгүй ч юм уу бүдэг хараад мэдрэхүй султай хүмүүс бол одоо 3 удаа бариулах ч гэдэг юм уу. Бясалгал хийгчээ гэсэн үг байхгүй. Нэг бариулах бол нэг бясалгал хийсэнтэй тэнцэх гэдэг юм уу. Тэр нь одоо ингээд сайжраад харах боломжтой тийм ээ. Хүн болгон шууд ингээд тас гээд харах ч юм хэцүү шүү дээ. Зарим мэдрэмжтэй хүн байна. Өөр чиглэлийн хүн байна шүү дээ. Ажил мэргэжил бүгд ондоо гэдэг шиг зүүнгийн зүүдний зөнтэй хүмүүс бас байна. Өөр байх л та. Ингээд нэг тийм нухалж ингэж бацаж явах юм уу зүгээр ингээд илээд ингээд явах юм уу? Намайг бол зүгээр ингэчлээ шүү дээ тий. Тэгээ нөгөө дамжуулна гэдэг учраас нөгөө биеэрээ дамжуулаад гараараа түгэж чинь гэсэн үг байхгүй. Тэгээд дээрээс нуруу нуус гэж том босоо ирэхтэй байгаа шүү дээ. Тэрнгөөр ерөнхийдөө цэвэрлэгээ хийгдэн гэж ярьсан да. Миний харуул. Хөөе танай аймагт одоо энэ тэнгэр үзэлтэнгүүд ер нь хэр байх шиг байна ингээд. Байгаа шүү дээ ер нь бол. Аймаг болгонд л байгаа. Манай аймагт бол одоо дунд говч гэдэг юм уу, хөвсгөл уусч гэдэг юм уу харьцуулж үзсэн бол юм байхгүй шүү дээ. Ер нь бол байгаа. Байгаа. Тий. Нутаг ушиг болгонд л одоо уулуусаа одоо нутаг ушиггаа сайжруулж хийгсэн сэтгэлтэнгүүд бол их бага хэмжээний сэрэгтэнгүүд л гэсэн үг. Тий. Тэгэхээр бол зөндөөл байгаа. Тэр нь хамгийн цөөхөн холбогддог юм. Тэгээд уул уурхай хит хөгжөөд хүмүүс нэг тийм мөнгө гээд нэг тийм улангасчих төр бас хүний энэ далд мэдрэмж зүүн бэлэг жоохон буурдаг юм удаа гэж бодсон. Ер нь чамд юу гэж хэлсэн. Тэр яг нөгөө өвлийн үрч гэрх юм да тийм ээ. Одоо яа буруу юмар ч гэдэг юм уу сүнсний хөгдлөөс өөр ажил хийгээ явчихлаар дарагдаатай гэсэн үг шүү дээ. Тий. Сэрж сэхэрх нь жоохон хэцүү гэсэн үг шүү дээ. Одоо цагтаа сэрж сэхэрх нүү амжихгүй нүү одоо том сэдвүүл бол орох гэдэг шүү дээ. Тэр нутагт одоо тэгээ чамд ягаад ашаал бүглэгд өнөхтэй тэнд чи нэг том голомт болоод ингээд том бамбар болж асах хэрэгтэй болчиход байна л та. Тий одоо тэнд бүлээ ягаад галаа манаад нутгаа байна. Одоо өөрийгөө нэг тавчхан танилцуулахад ямар ажил албар эхэлж гин ажил мэргэжил одоо нутаг усандаа амьдарж гин үү гэл ингээл. Нутаг усандаа л амьдарж гин. Одоо барайч илээч ярил одоохондоо ажиллаж байна те. За 100-ны цагт. Өлийн цагт юу хүн? Өлийн цагт үндсэн ажилттай энэ дулааны. Үндсэн ажиллана. Дулаан цэцлэх станцид ажилладаг байхгүй би. За бас л тийм дулаантай холбоотой хүмүүс гэж галтай холбоотой тийм үү? Яаж хийж байгаа л нөгөө нэг дулаан түгээлт мүгээлт тийм юм бол холбогдсон байдаг шүү дээ. Тийм байна. Тийм манайх 100 амарчдаг. Тэгэхээр уртын амралтаар одоо нөгөө илээ баригаа хийн. Өлийн цагаач бас хийн л дээ. Үндсэн ажлаа хийж чинь одоо ингэ.
Нутаг хөшөөрөөгөө явах гэж байна. Хизээ явах вэ? Одоо маргааш буцах нь хизээ буцах нь. Удахгүй буцна. Сая нөгөө ажиллаараа үлдээ байж байгаад дорнод. За. Баян дун явж. Ирж буцаж одоо буцаж. Зуныхаа хугацаанд бол нэг уул хадаараа яваад өвлөө хийгээд эрчмээ цуглууллаа тийм үү? За эрчим яг цуглуулах юм биш. За. Бас нөгөө ондоос идэг гэсэн үг шүү дээ. Хуулсаар авна. Өгдөөцтэйгээ хамт юм гэсэн үг байна. Ер нь бөө юу ч өөрөө? Би яг бөө өшөө. Түшээ гэж ярьдаг байхгүй. Сонгогдсон түшээ. За. Нөгөө сонгогдсон түшээнүүд чинь бас нэг эдтэй шидтэй байж болно тийм ээ. Заавал нэг баригдмал юм байх албагүй гэдэг шиг. Тэр үлээд авахар игээд тэнгэр үзэлтэнд гэх юм да. Тэгхэл юм тийм ээ. Сэрд сэхэрхэл явж байгаа гэх юм да бас тийм ээ. Өмнө говьт одоо тийм өөрийн гэсэн өргөө гэдэг юм уу, эмчилдэг, илдэг, барьдаг газар байна уу? Би нөгөө 5 онтой гэртээ хүн одоо намдуухан ганцаараа тэнд барих дуртай. Тэнд. За заримдаа хөвтөл хаамаагүй шүү дээ. Тийм ээ. Ярилцж байгаа дундаа болцаач гэдэг юм уу. Нэр усаа хэлсэнгүү дээ нэрээ сая. Хэн блээ одоо нөгөө одоо Төмөр. Бат төмөр. Тийм. Одоо чамайг хүмүүс одоо юу гэдэг нь эрчим дээр нь ч юм уу одоо ингээл аягууд бол хаана яаж ийж гэл сургалаа шүү дээ. Аймгийн дулааны цэцлэгээ станц дээр сураад очиход бат төмөр гэл ингээд хүмүүс мэдэн тий. Утас шүрмсээр нь хэлж болдго юм эсвэл дор нөгөө комент хэсэгт нь тавьчих уу? Хүмүүс ингээд сонирхол. Тийм тавьчих болно. Болчих болно тийм үү? Ер нь одоо цааштай нэг тийм энэ миний нэг асуух дуртай асуулт бол энэ эдтэй шидтэй ч гэх юм тэнгэр үзэлтэй асуудаас Монгол улс маань хизээ өөдлөн дэвчих бол ер нь ямархуу ихтгэл үнэмшил ирээдүйд байна. Энүүнд чи ер нь яг ямар хувь нэмэр оруулж байгаа нь танаа өгдөөд асуудал. Энэ яг одоо ихтгэл дүүрэн төгс төгөлдөр гэдэг. Гараас ингэдэл одоо ингэж ирэхлээр л одоо ингэ зангидаад хүч амтагдаад байдаг байхгүй. Одоо сэдв маань шүү дээ. Тэгээ энэгээр бас нэг хамаагүй бас үлгэрийн юм ярих нь хаашаа. Ихтэл ингэ автоматар ингэ гар зангиддаг байхгүй. Ихтгэлтэй учраас. Энэ яг эхлэл суур одоо Вашингтон суур гэвэл одоо эдис ундам тийм ээ. Хийгдэж байгаа. Тэнд тэгвэл хийгдэж байгаа. Магадгүй та бүхэн яриа тэр хөгжлийн эдис нэг ширхэг нь болж хундаамны тийм нэг таас угаалаа зөндөө өргөднө гэсэн үг шүү дээ. Дэлгэрнэ гэдэг шүү дээ. Үйл дэлгэрнэ гэж байгаа шүү дээ. Сайн сайхнаар шүү дээ тийм. Ингээд тэнгэр үзэлтэн ч гэдэг юм уу одоо ийм асуултаар чи нэгээр гар заа гэдэг байна. Автоматар ингээд бэр хамтагдчих шүү дээ. Бэр хамтагч огшиж шүү дээ одоо ингээд. Яг уу үндсэн нэг тийм тавдруулах санаач гэдэг юм уу юу гэдгийг тийм асуулт бол миний хувьд бол нэг за иймэрхүү ер нь одоо бол ярилцлага их богинохон чанартай час хийсэн юм байгаа байхгүй хит их нурших төр ч хүмүүс залхаал одоо ингээд уртын мүцгээ очлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр нийт одоо юу гэдэг нь нутаг усууныхандаа ч юм уу эсвэл ард түмэндээ зориулаад хандаад нэг шинэлэг санаа урайлага дуудлага юу вэ? Одоо хүн болгонд дотоод зүн гэж байдаг байхгүй. Хүмүүс амар итгэл муутай тэр. Хөх толботон гэж юусоо угаас яах гэж баягаад байгаа юм. Одоо эд чид эрдэм чадлууд л байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бид нар чи одоо ингээд өнөөдрийнхөө нийгэмд дарагдсан. Хүн болгонд одоо дотоод чадал, дотоод зүн гэж байгаа. Тэрийг сонсох бол бид нар ч угаасаа агуу үндэстэнгүй шүү дээ. Асал ингээд гар заа гэдэг. Төрөө нөгөө чинь тэрийг одоо сонсож одоо зөндөө хэлдэг байхгүй. Одоо хиймэр юмороо одоо ингээд надаар бариулж байгаа харцсан хүн мөртлөнгөөс амар ихтгэлгүй хээр халагч гэдэг юм ингээд нэг төгшөөд шүү дээ айгаад мөн чи буруу хэлэх гэж байгаа юм уу итгэл муутай байна шүү дээ жижигхэн ч гэсэн оч одоо байна шүү дээ зүнгийн тэрэндээ итгэл муутай яг тэрнтэй адилхан дотоод зүнгөө сонсох юм бол одоо бүх одоо биднээсээ бүх уламжлал одоо ингээд өгдөөцс ингээд ирцэн байгаа шүү дээ тэрийгээ сонсох юм бол бид нэр зөв буруу ингээд ялгаж салгаад л явж шүү дээ зөв буруугаа ялгаж салгаад явчих. Дотоод зүнгөө сонсоод явчих юм бол бид нар угаасаа хөх толботой цаанаасаа хүч чадал заягц улсууд баггүй. Тийм учраас гаднаас хайж болохгүйгээр өөрийгөө сонсоод явчихад зөв буруу ингээ ялгадаад өөрөө зөв буруу гэд олон төмөн сонголтын юм бид нар байгаа шүү дээ. Өдөрт хэдэн мянган сонголт ч хийдэг. Тэрийг ингээ зөвийг бариа яваад ихэнхийн зөв бариа явчих чинь
болоод ихгүй юм байна шүү дээ. Тэрэндээ итгэл муутай бид нар. Өө одоо ах